Одоогоос 3 жилийн өмнө холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн Франк Ридингер гэгчийн залуу Монгол жуулчлахаар ирж байжээ. Тэр үе түүний сэтгэлийг нэгэн зүйл ихэд хүндэсэн нь Траншаны гих тодтолтой хүүхдүүд байжээ. Франк Ридингер гэгчийн Герман залуу фото сурвалжлагчийн мэргэжилтэд түүгээрээр дамжуулаад олон фото сурвалжлага хийсэн гэж байлаа. Энэ залуу Германд амьдардаг найз нартайгаа нийлж 3-4 сая төгрөг цуглуулж түүгээр сар шинийн баярын өмнө хаяг тогтоох төвд амьдарч байгаа хүүхдүүдэд 45 хос бүрээд гутал хичээлийн хэрэгсэл зэргийг авч өгсөн байна. Өнөөдөр тэрээр хаяг тогтоох төвд амьдарч байгаа хүүхдүүдэд сэтгэлээсээ хандаж хүмүүлгийн тусалцаа үзүүллээ. Өнгөрсөн үйл би бол энд ирсэн. Тэгээд энд ирэхдээ бол хаяг тогтоохтой байдаг хүүхдүүдтэй уулзаж тэнд хүүхдүүдтэй ярилцаж үзсэн. Тэгээд тэнд ямар хүүхдүүдийн гудамжинд Монголд яаж хэцүү амьдарч байдгийг бол би өөрөө үзсэн. Тэгээд эргэжчихэд би Германд эргэжчихэд найзуудтайгаа бол энэ тухай ярилцаад тэгээд найзуудтайгаа энэ хүүхдүүдэд туслах тийм санаа бол төрсөн. Тэгээ эргээд би энэ хүүхдүүдэд найзуудынхаа тусламжтайгаар энэ хүүхдүүдэд ингэж тусалж байгаамаа. Нийслэлийн цагдаагийн газрын хаяг тогтоох төв нь улаастай бомбтын аманд цуслан байгуулах гэж байгаа юм байна. Энэ цусл нь хаяг тогтоох төвд ирж байгаа хүүхдүүдийн бие биедрийг хөгжүүлэх, амьдрах ухаан суралцуулах зорилготой юм. Одоогор цусланд хүлэмж, ногоон талбай, худаг гих мэт зүйлүүд хийгдсэн байна. Франк Ридингер гэгчийн залуу үлдсэн сая төгрөгөө цуслангийн барилгын материал зарцуулсан юм. Мэдээг жаргал сайхан тасран.